За сайн байцгаана уу бүгдд нь шиний 15-ны энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ багшийнхаа энэ дээдийн номноос шүтэн барилгын магтаал уншиж өгье. За. Шүтэн барилгын магтаал. Богд зонхоо 41 наснда хоосон чанар онох үед бурхан багшид харилтгүй их сүсэг төрж хоосон чанар айлтснаар нь бурхан багшийг магтсан энэхүү гүн ухааны бүтээлээ туйравжээ. Энэ магтаал нь богд зонхоовын туйравсан 4 их магтаалын нэг юм. Аль нэг болгоон зарлагласан учир бэлэг нь ханцшгүй үзүүлэгч багш шүтэн барилдаж бүтхийг болгоосон увдислагч ялгуусан түүнд сөгдмөө. ертөнцийн дороотол хэдий буй түүний үндэс нь мунхаг учир шүтэн барилдаж бүтхийг үдсэн альнаар тэр нь няцдгийг зарлаглажээ. Тэр цагт төгөлдөр оюунтан шүтэн барилдаж бүтхийн мөрийг таны сургаалын анис мүнд яахан дотроо үл ухаарнаа. Тийм болохоор итгэл танд магтах үүдийг хинч байсан шүтэлцэн бүтхийг зарлагласнаас өөр гайхалтай ямархан олох билээ. Нөхцлөөс харгалцсан алин бүр нь өөрийн чанараар хоосон химээх энэ зарлагаас сонин гайхам сайн увдис юу байна? Алинд барьснаар балчир нялхын туйлд үзлийн хүлээсийг чангалдаг, цацралын торыг үлдэгдэлгүй тасдагч тэр ямагтад мэрэгшгүй мөн. Энэ сургаал нь бусдад үзэгдээгүй, тиймээс таныг л багш хэмээнэ. Үнэнийг арсланд нэрлэдэг шиг тэр сүдэд харин хуурмаг нэр. Аяа үзүүлэгч, аяа аврал, аяа итгэл өгүүлэгчийн манлай. Шүтэн барилдан бүтхийг зарлагласан үзүүлэгч түүнд би мөргмөө. Амтанг эмнэхийн тухайд хайрлсан тус зохиогч таны зарлагын сургаалын шим хоосон чанарыг ондог ханцшгүй учир шалтгаан шүтэн барилдаж бүтхүй ёсыг харшилцсан хийгээд эс нотлох үед үтсэн үүгээр таны ёсыг хэрхэн дотроо ухаарч чадмөө. Та хизээ хоосон чанарыг шүтэлцэн бүтхүйн утганд үзвэл мөн чанараараа хоосон бөгөөд үйлдэлийн зохицол нь харшлахгүй. Түүнээс буцаан үзэх аваас хоосонд үйл болшгүй бөгөөд үйлд хоосон үгээрх учир аюумшигт халилд унахыг таалжээ. Тиймийн учир таны сургаалд шүтэлцэн бүтхүйг үзсэн нь сайшаагдмөө. Тэрийг ч бүгдэд байхгүй болон мөн чанараараа буйгаар бус үл харгалзах огторгын цэцэг шиг үл шүтэлцэх нь тиймээс үгүй ээ. Чанараараа бүтвэл тэр бүтхгүй. Шалтгаан нөхцөлд харгалздаг нь харшилмөө. Тиймийн учир шүтэлцэн бүтхүйгээс ангид юмс үгүй учир мөн чанараараа хоосноос ангид алин юмс үгүйд зарлаглажээ. Юмсад зарим мөн чанар байваас мөн чанар нь юр няцаагдахгүй учир гаслангаас нөхцөхгүй нь болшгүй бөгөөд цацрал бүхнийг буцашгүйд зарлаглажээ. Тиймд мөн чанараас хагтсан химэн арслангийн дуугаар олон дахин мэрэгдийн чуулганд сайтар зарлагласан үүнд хэн сөргөлцөж чаднаа. Мөн чанар юу ч үгүй. Үүнд шүтээд энэ бүтсэн агуулга бүгд зохилдох хоёр нь харшлалгүй хуралдах уйлдахыг өгүүлэх юм. Шүтэн бүтсний учир шалтгаанаар туйлын үзэлд шүтэхгүй химэн сайтар зарлагласан нь авралт таны ханцшгүй өгүүлэгч болсон шалтгаан. Энэ бүгд нь уг чанараар хоосон, үүнээс энэ үрн гарсан. Хоёр магадлал харилцан хоорондоо саад үгүй нөхөрлөн уйлдах. Үүнээс илүү гайхамшиг болсон, үүнээс илүү бишрэмн алин. Энэ ёсоор танд магтвал магтсан болохоос бусдаар бусаа. Тантай өшөрхөх аль нэг мунхаг бээр барлагдаан барьжээ. Тиймээс тэрээр мөн чанаргүй дууг үл тисхүйд гайхах юм.
Таны зарилгийн нандин санг шүтэлцэн бүтхүйд хүлээн зөвшөөрчхөөд хоосон чанарын архиралтыг тэсдэггүй үүндэл би гайхан суумой. Мөн чанаргүйд хөтлөх ханцшгүй үүд шүтэн барилдаж бүтхүйн нэр томьёог гагцаар шалтгаалan мөн чанарт баривал идүүгээ харин энэ төрлөختн нь дээд хутагтуудын сайтар зарчсан гарам димээс хахацах учир таны баяссан сайн мөрд алин аргаар хөтлөн уйлднам. Харгалзалгүй засаршгүй мөн чанар, харгалзах засрах шүтэн барилдлага. Хоёул яахан нэгэн суурьнд харшлалгүй ямагт хурах билээ. Тиймээс шүтэлцэд бүтсэн аль нь мөн чанараар угаас үгээрсэн ч нэн түүнд үзэгдэх учир бүхнийг илб мэтэд зарлаглажээ та. Таны ямарчлан үзүүлэн айлтсанд сөргөлдөх зарим нь ч номтой зохилсон гим алдаа олдохгүйг зарлагласан ч энэ ямагтаар сайтар ухаармүй. Юун химээвэл үүнийг номлосноор үзэгдэх хийгээд үзэгдэхгүй зүйлд хэтрүүлэг болон гүжирдэн гүтгэхүйн боломжийг алсруулан зохиосны учир таны өгүүлэхүйг ханцшгүйд үдсэн учир шалтгаан шүтэлцэн бүтхүйн энэ л мөрөөр бусад зарилгийгч хуурмаггүй болох магадлал төрмөө. Утгачлан болгоож сайтар зарлагласан таны араас даган суралцахад доройтол бүхэн алсран одох нь гим бүгдийн үндэс буцснах. Таны сургаалаас гадагш зүглэгч нь алжаалыг удаан шүтэн үйлдэлж улам хойштой гимүүдэн дэвэрсээр биед үзэх нь батчих учир аяа мэргэд энэ хоёрын ялгааг дотроо багтаах болбоос тэрхэн цагт зүрхний гүнээс танд яахан бишрэхгүй байх. Таны олон зарлиг байтугай хэсэгхэн нэгний утга төдийхөнд тойм төдий магадлал олсон ч түүнд дээдийн амгалан өгдөг. Мунхагаар дарлагдсан хөөрхий би ийм гайхам эрдмийн цогцод эртнээс аврал одуулсан авч эрдмийн хэсэгхэн эс онжээ. Гэлээч үхлийн ам руу зүгэлсэн амины үргэлжлэл мөхөх хүртэл танд өчүүхэн итгэл төрсөн үүнийгээл сайн хувьд бодном. Үзүүлэгчийн дотор шүтэн барилгыг үзүүлэгч хийгээд бэлгүүний дотор шүтэн барилгыг мэдсэн хоёр нь ертөнц даяар ялгуусны их эрхэт мэд гайхамшигыг сайтар таал болгоожээ бусд нь бус. Таны хэдий хайрлсан зарилг нь шүтэн барилгаас л эхлэн ордог. Тэр нь ч гаслангаас гэтлэхийн учир амьрлуулахгүй зохиол танд өгвэ. Таны үзүүлсэн сургаал альны чихний мөрд одон тэд бүхнийг амьрлуулах учир сургаалыг тань барихад хэн дургүйзнэ? Чанад сөргөлдөгч бүхнийг даран дээд доодын харчлалаар хоосрон төрлөختний хоёр тусыг өгөгч энэ ёсонд дуршилмэн дэгжлээ. Үүний тулд та бээр заримдаа бие өөр үед амиа, гуа, садан төгс идлээ тоолшгүй галавт олонтоо өгсөн. Альны эрдмийг үзэж таньснаар дэгэнд загас татагддаг мэт таны таалал татагдсан номыг танаас сонсоогүй нь хувь дутжээ. Тэрхүү энэдл гаслангийн хүчээр хайрт хүүдээ ихийн сэтгэл дагам татагддаг ямар мэд миний сэтгэл орхиж чадшгүй нэ. Энэхэндээ таны зарилгийг санах үед бэлэг үлгэрийн цогоор бадарсан, гэрлэн тороор бүрэн хүрээлэгдсэн үзүүлэгч таныг эсрэнгийн эгшгээр үүнийг иймд зарлагласандаа хэмээн чадагчийн дүр сэтгэлд минь ургаснаар халуунаар инлэгчдэд сарны цацраг шиг тэрхэн даруйд эмнэн тусалмой. Тэрчлэн онцгой нэн гайхам сайн ёсыгч мэрэгшээгүй төрлөختөн нарийн захилдаг өвс мэд бүхэнд тийм хутхан холимой. Энэхүү ёсыг хараад би шамдал ихээр олон мэрэгдийн араас дагам таны тааллыг ахин дахин эрен хайлаа. Тэгхүйд өвөр бусдын аймгийн олон гол номлолыг судлахад улам хойшход эргэлзээ тороор миний сэтгэл нэн зөхөрчгүй. Таны тэнцэшгүй хөлгөний ёс
байгаа үгийн туйлыг эвдэн ямарчлан тайлхыг иш үзүүлсэн нагар жунайн номлолын гүмүдэ цэцэрлэгийн хэрэггүй болгоолын хот мандалн дэлбэлж эрхэм зарилгийн огторгойд саадгүй зорчих туйлд барих сэтгэлийн харанхуйг арилгасан мугуйд өгүүлэх оддыг сүрээрээ дарагч цог төгөлдөр сарангийн сайн номлолын цагаан гэрэлт ирэхсээр тодруулж өгсөн багшийн их ажлаар харсан даруйд сэтгэлийн алжаал тайлагдаж амгалан олбоо бий. Зохиол бүхнээс зарилгийн зохиол нь дээд болмой тэр нь ч бас энэ л мөн учраас мэрэгд үүгээр бурхныг дуртан санаарай. Үзүүлэгч түүнийг даган машид гараад ялгуусны зарилэгт багагүй судалж сурсан игүүзрийн явдалд хичээгч нэгэн гэлэн их арш түүнд тэр мэт биширмөө. Ханцшгүй үзүүлэгч таны сургаал руугаа энэ золгосон нь багшийн ачлал учир. Энэ буйнаач амтан бүгд үүлэх хоцрон дээд садан багшаар хөтлөгдөх шалтгаанд зориулмөө. Тус зохиогчийн сургаал нь мөн орчлон барагдтал муу бодлын салхиар хизээд үл хөдлөн сургаалын чанар ёсыг мэдээд багш түүнд сэтгэл итгэмжлэл олсноор мөнхөд дүүрэх болтугай. Шүтэлцэж бүтсэн утга түүнийг тодруулан зохиогч чадагчийн сайн ёсыг би төрөл тутамдаа ам биеч огоорн барин нэн тогтооход агшин төдийч мөн үл шантрах болтугай. Дээд татагч тэрээр үлшгүй их бэрхээр шамдан хичээж шимэд бүтээсэн үүнийг алин аргаар арвижуулж болох бол химэн тийм шинжиллээр өдөр шөнийг нөхцөх болтугай. Үлэмж ариун санаагаар энэ ёсонд хичээхэд эсрэн хийгээд хурамст ертөнцийг тэтгэгч хаад сайн цогт махгалт эргүүтэй сахиус нугууд ч алгасрал үгүй үргэлжид нөхрийг зохиох болтугай. Химэн энэхүү ертөнц бүхнийг адилтгашгүй их садан ханцшгүй их багш ялж төгс нөгцсөн бурхан багшид шүтэн барилдан бүтсэн гүн утгыг айлцсан үүднээс магтсан сайн номлолын шим химээх үүнийг олонтоо сонссон оловсон дагваабл бээр цастын орны цаст улсын манлай одыг унжаал газрын тэнгэрийн хормойд аглаг орон бурхтын дээд газар буюу өөр нэрнтийн ялгуусан тэв химээх үед найруулсны бичээч нь намхай болоо. За. Энэхүү сайхан дээдийн номноос шүтэн барилгын магтаалыг та бүхэндээ уншлаа. За тэгээд энэ сонссон та бүхэн маань ч гэсэн энэхүү шүтэн барилгын утгыг гүн утгыг онох болтугай. Бүгдд нь амжилт хүсье баяртай.